Монголын барилгын үндэсний ассоциац үзүүлж байна. За манай Bud Properties компани маань нийгмийн хариуцлагын хүрээнд дулаан төсөл шийдэлтэй хамтраад одоо Монголын барилгын ассоциацаас санаачилсан хэрэгжүүлж байгаа төсөлд бол оролцож байгаа төлөв их баяртай байгаа. За айлын гол шалгуурыг бид нэр залуу гэр бүл тэгээд нэлэх хүүхдүүдтэй тэгээд цаашдаа бас юм бидний санхүүжүүлсэн энэ дулаан төслөөр хэрэгжүүлсэн энэ байшингаа цаашдаа тордоод авч явах боломжтой тийм бас хөдөлгөөнтэй сүүхэттэй тийм айлыг бодолцож сонгосон байгаа. Манайх энэ байшин 2015 онд барьжсэн. Тэгээд ер нь одоо бол яг жоохон цонхны эрзэн хаалга малга гал нэг ер нь жоохон дээвэр тал руугаа жоохон дулаалт байлаа. Дулаан шийдэл төслөөс нь манай хамны дээврийн дулаалга, хамны дулаалга, суурийн дулаалга тэг нэг иймэрхүү юм хийж өгнөсөн. Тэгээд тэрэн дээр бол маш их баяртай байгаа. Дээврийн дулаалгыг болохоор Орос торгийн ороод ирдэг Оросын энэ чулуун эрдэс төвөнгөр дулаалгаа 4 давхар одоо технологийн дагуу доор нь урд гаргаж ирсэн дээрээс нь 4 давхар 20 см хэмжээтэй төвөнд дэвсээ тэгээд ус гаргаж дэвсээ агааржуулалттай маягаар агааржуулалттай хийгээд тэгээд стандартын дагуу дулаалгаа болсон байгаа. Ханыг болохоор базалтын чулуун өнгөөр хамгийн одоо хатуу чулуун базалт хаавзаар дулаалгаа 15 см дулаалтай хийгээд тэгээд агаар үе гаргаад Оросын төмөр сайдан гаргахаар болсон байна. Дулаалгын хийх хугацаа нь 10-аас 14 хоног болсон гэж төлөвлөж байна. Барилгыг дулаан шийдэл төсөл мөн бод хамтран энэ байшин дулаалгах ажлыг гүйцэтгэж байна. Одоо ямар үр дүн хийх дараа нь хацгаая. Энэ барилга дээр хураа төлөвлөсөн буюу агаар сэлгэлтэй дулаалгын ажил хийх нэ. Ханы 15 см цуцаантай чулуу хөнгөөр таазын 20 см баттай экстрем зүрхний талаар дулаална. За суурийг бол 10 см цуцаантай XPS юусэн цэрэг дулаална. За гээд тухайн айлд бас дараагийнх нь хийгдэх ажил юу гэхээр цонхын сална. Цонх маань өөрөө хоёр дахь уршилтай нэлээд удцсан унцар хүрээтэй цонх. Нэлээд сийгэлт үүссэн цонх байна. Тэгэхээр энийг 3 дахь уршилтэй унцар хүрээтэй цонхоор солих нь. За мөн хэдүүдээ хаагаар хаалга нь дан хаалгатай болчихсон. Энэ маань өөрөө яг хувийн суудсан дээр нэлээд асуудалтай байна. Дотор хаалга нь дотор талд цантдаг гэх сийг мэдрэмжүүд өгдөг учраас дотор талд нь давхар хаалга хийж өгөх өглөөд байж байна. Бид хүн бас энэ ажлыг хүрээнд тухайн айлын дотор агаарын чанарыг үзэх багц хэмжилтүүдийг хийж байна. Тэгэхээр энэ үр дүн маань эргээд бас ойролцоогоор 14 хоногийн өмнө эхэлсэн. Тэгэхээр 14 хоногийн үзүүлэлт дулаалсны дараа ямар өөрчлөлт гарч байна, 5 дахь орчин хэр өөрчлөгдөж байна гэдэг асуудал гарч ирнэ. Зүгээр энэ тухайн өрхийн зөвхөн дулаалга хийхэд зогсохыг бид хүн хүссэнгүй. Юу гэхээр олон нийтэд бас барилгаа хэрхэн яаж янзлах ёстой гэдэг талаас нь нэгдүгээр дулаалгыг хийж байна, хоёрдугаар эрчим хүчний хэмнэлттэй тоног тохиромж халаалтын системд тавьж байна. Гуравдугаар төвөөр энэ баг хэрэгжээний эрчим хүчнийхээ хэрэглээг аль болохоор сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлэх байдлаар хийхээр төлөвлөлөө явж байгаа. Манай үгээр энд ийм хөөсцөр хийхдээ яг иймэрхүү байдлаар буюу илүү одоо сагсан байдалтайгаар биш аль болохоор жоохон дутуудуу хийгээд өчвөл хамгийн зөв байдаг. Юу гэхээр ингээ илүү гараад ирсэн энэ хөөсцөрийг бид хүн хэрвээ огтлоод авчвал энэ дээр угсаа битүүмжил хангахаа байж. Нөгөө айлуудын цонхны амлгаа гэсгээр сийгээд байна гэдэг гол шалтгаан чинь. Тэгэхээр энэ дээр аль болохоор энэ хөөсцөрийг угаасаа огтолж болдгоо шүү гэдэг. Сайн анзаарч яваарай. За бид хүн хуучин барилга дулаалж байгаа учраас энэ дээр ийм хэсэг гарч ирж байна. Тэгэхээр энэ дээр юу гэхээр ам дараад XPS хөөсцөрөөр бид хүн хамгийн бага буюу 3 см дузаантайгаар амын дарж энэ дээр дулаалгаа хийгээд тэгээд сайдангаар өнгөлөөд өгчвөл энд сийгэх тэр нөгөө боломжийг хааж авах боломжтой. Бид хүн энэ дээр суурийн дулаалгаа хийчлээ. За тэгэхээр суур болон
ханны дудаалга маань яг уулзч өгч явах хэрэгтэй. Нэг төвшөнд. Тэгжиж энэ хоёрын завсраар нөгөө сийгдэг нөгөө гэртээ хөл нүцгээ явахад хандуугаад өгөхөөр хайраад идэг энэ бид нар хэмжээг бүхэн байхгүй болгож өгнө гэсэн. Хоёр тайлт манай төслийн багийнхан Дулаан шийдэл төсөл болон корпоратив компани төлөөлөл ирээд яг ажлын явцдаа танилцж байна. Хуваараа хүмүүс байшин барьдаг. Хамаг мөнгө одоо үн цэнтэй зүйлээ бид нэр ингээд хийсэн ч гэсэн алдаа гарах юм бол тэр чинь ямар ч юм зөв хөрөнгө оруулалт биш болж байгаа. Тийм болохоор яг ингээд нөгөө зөв технологийн дагуу дулаалах нь ямар ач холбогдолтой юм бэ гэдгийг таниулж байгаадаа бидний зүгээс маш их баяртай байна. За ингэснээр бидний хөрөнгө оруулалт маань өөрөө үн цэнтэй яг дулаан тухтай гэртээ гэр бүлээр одоо аж аргалтай амьдрахад одоо илүү их нөлөөлж байгаа бас их баяртай байна. Контентээр дамжуулаад биднээс сонголтын дээр илүү ач холбогдол өгөөд зөв сонголтоо хийгээсэй гэж хүсэж байгаа. За энэ болохоор эрдэс хөвгөн гэж нэрлэдэг. За тэгэхээр энэний нэгт үзүүлэлттэй ам даралтаа яаж хийх үү, хаман дээр хичнээн сантиметрийн зузаантай хийх үү, ямар эрдэс хөвгөн сонгох вэ гэдэг асуудал байдаг. За манайгийн төсөл биднээс сонгосон материал гэсэн бол юуны Ростовын ондил өөр улсаар сонгосон байна. За Ростовоор нийлүүлж байгаа Канафын одоо эрдэс чулуун хөвгөн эрдэс хөвгөнд дулаалга орсон байгаа. За бидний бол нөгөө нэг манай Монголда үйлдвэрлэж байгаа Вазал гүүл гэдэг энэ чулуун хөвгөнд дулаалга бас орсон байгаа. Тэгэхээр бидний болохоор бас энэ хатаалцтай энэ рам хийж байгаа тайр модыг харж байгаа тийм. Энэ бол нөгөө нэг хатаалцтай пүрүүс мод бас нөгөө нойтон чифтэй байж болохгүй. Бүрэн хатаалгатай тэгээд яг хэмжээний дагуу өстэй. За энийг өөрөө бид нар болохоор 3 давхар рам зангадаад рам тус бүр дээрээ хавтангаа нөгөө ам дагалцтай байдлаар чулуун хөнгөө хийхэд дулаалаад тэгээд агарын үеийг үүсгээд тэгээд одоо пасада төмөр одоо пасада хийх, металл пасада хийх боломжтой болж байна гэсэн. Тэгээ нэг 10 айл үлдсэн гэж тэгж ирсэн. Тэгэл явж байгаа сүлдө 3 боллоо гэдэг. Хоёрт нь үлдэх юм болов уу яах юм болов нэлээ бодол байсан. Тэгээд үлдсэндээ маш их баяртай байгаа. Ер нь бол энэ утаагүй байна, яндаггүй болно гэдэг бол миний бас ер нь эргүү хүнийхээ өөргөө боддог байсан асуудал. Тэгээ өөрөө бас тэр үүднээс захиргаалалт шийдээ 100 хаа гаргаж яндангаа авсан, буулгасан гэж. Яг одоогийн байдлаар энэ сарынхаа 290 мянга гарсан байна. Түрүү сарынхаа 240 мянга үүднээс хамаарал. 5-аас 7-аас байшин байгаа. Энэ байшинг бол одоо ажлын ер нь 7 хоногийн дотор бол хийж гүйцэтгэх нь. Энэ манай дулаалгын ажлыг бол манай бод профитис компани хамтран ивент итгэж оролцож байгаа. Одоо өвлийн нөхцөлд яаж дулаалгыг бол одоо харуулсан сайхан арга хэмжээ болж байна.